шимэгч гэдэг бол бидний эргэн тойронд тоо томшгүйгээр байгаа бичил биетнүүд эзэн амьтныхаа шим шүүсийг сордог, мөн орон байраа болгодог тэр бүлэг бичил биетнүүдийг шимэгч гэж ойлгож болно. За 2017 оны Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо мэдээгээр дэлхийн нийтэд 30 мянган зүйлийн шимэгч тархалттай байгаагаас 12 мянган зүйл нь тодорхой өвчлөлийг үүсгэж байгаа. Манай Монголын тухайд мал амьтанд өвчин үүсгдэг 170 зүйлийн шимэгч хорхой байгаа. За эдгээрийг яг өвчлөл гэж үзвэл 40 төрлийн өвчлөлийг үүсгэж байгаа. Намайг Лавг Цэрэн гэдэг мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гэлмээд судлалын лабораторид 24 дахь жилдээ ажиллаж байна. За шимэгч судлалаар мал амьтны шимэгч судлалаар мэргэжсэн одоо эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна. Малын цагаан хорхоотох өвчин бол мал аж ахуйн үйлдвэрлэлд асар их хэмжээний эдийн засгийн хохирол учруулдаг. Бүр гарт баригдаж нүдэнд харагдахаар малын тарга хүч буураад ирдэг, ашиг шин буураад зарим нь бүр одоо тодорхой эргүүлэх зэрэгээр тодорхой эмнэлэг зүйн тодорхой шинж тэмдэг үзүүлээд тоо толгой нь хорогддог. Үүнээс гадна малаас хүнд дамжих халдвар нэлээд байдаг учраас нийлтийн эрүүл мэндэд аюул замд учруулж идэг. Тэр ч утгаар нь одоо альж бүс нутагт мал эмнэлгийн үйлчилгээнд шимэгч эсэргүүцэх арга хэмжээ химийн дан 100% химийг хэрэглээд бид нэр 40 жил болж байна. Одоо хүн болго мэдэн шүү дээ. Тарган цагаан туулга гэдэг одоо бензин метазол суурьтай бүлгийн тэр бэлтгэлүүдэд хэрэлдэг болцсон малчин ард хилээд өөрснөө бараг дур зоргоор хэргэлдэг болцсон. Эвэрмектинээ бараг үтвэсэн ч лава хийчих юм дээр л хэрглэж идэг энэ дур зоргын замраагүй хэрэглээ болвол мандаа мал эмнэлэгт одоо асар их хүндрэл учруулж байгаа. 2017 оны малын эрүүл мэндийн хуулиараа шимэгч эсэргүүцэхээр зогсохгүйгээр ер нь химийг заавал малын эмчийн хяналтанд ор малын эмч өөрөө хэрэглэх заалттай болсон байдаг. За тийм учраас одоо яг дур зоргоор тэр 200 км-ийн цаана байгаа малчин айлд зөвхөн одоо тэр тарилгыг хүргэхийн тулд малын эмч бензин тус гарцдаал явах нэрээ үнэхээр бас яг бодит амьдрал дээр хүндрэлтэй байдаг. За гих мэдчлэн олон асуудал үүдэг бид нар шийтгэхээр 2022 оноос 2023 онд 2 жилийн хугацаанд одоо яг лабораторийн түвшиндээ үндэсний төсөл аваад хэрэгжүүллээ. За үндэсний төсөл аваад хэрэгжүүлсэн бүтээгдэхүүн маань энэ байна. Төслийн маань нэр малын цагаан хорхооноос халдвараас хамгаалах хүүд үйлдвэрлэл буюу хам үйлчилгээтэй 7 үйлдвэрлэл гэсэн нэртэй үндэсний үйлдвэрлэх технологиг зөвшөөрөх гэдэг категорид хамаардаг ийм төслийг хэрэгжүүлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. 2006 оноос гэдэг чинь одоо 8 жилийн хугацаанд бид нар энэ технологиг бойжуулах гад одоо үндэсний болон олон улсын хамтарсан төслийн хүрээнд нэлээд судалгаануудыг хийсэн. За тэгээд хамгийн сүүлд болохоор 3 зүйл падгар бадаа, дэлгөөрсөн гишүүн, мөн хүүцэг шарилж гэсэн 3 зүйлийн ургамлыг энэ технологи дуршилт зөвшөөрлтийн төслийн хүрээнд болохоор бүрэн найрлагатай тижээлийн долооцсод нунтаг хэлбэрээр эмчилгээний жорыг тохируулан хийсэн бүтээгдэхүүн байгаамаа. За энэ бүтээгдэхүүн маань эмчилгээний үйлчлэл үйлдвэрлэлийн өргөн туршилтаар одоо 150 сфолконыг хамруулсан өвлийн тижээлийн үед нь үүсгэхэд мөн сүүний чиглэлийн тэр хар тарлан үнэ 90 толгойг хамруулад хийсэн туршилтын үр дүнд болохоор өртөг хэмнэлттэй буюу эмчилгээний үйлчилгээтэй болох нь тодорхой юу яасан. Туршилтаар батлагдсан. Тэгэхээр эх орны ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр цагаан хорхоо шимэгч эсэргүүцэх энэ үйлчилгээг хангаж байгаадаа бид нэр долооцоор их хялбар аргаар дамжуулаад шимт бодисыг бүрэн нөх ийм долооцоор дамжуулж олох нь хөдөлмөр цаг хэмнэхээс гадна өвлийн тэр эрчимцэн аж ахуйн тижээлийн өртгийг хямдруулж ирсэн. Тодорхой хэмжээгээр бид нар одоо тодорхой хэлж болж байна. 150 толгой сфолконы өвлийн тижээллэгт хүчит тижээл эрцийн тижээлийг хасаад долооцоо олгоход 63.6%-аар цагаан хорт дотоод шимэгчийг эрүүлжүүлээд зогсохгүйгээр 409 мянган төгрөгөөр өвлийн тижээлгийн өртгийг хямдруулсан. За 90 толгой сайлын үхрийн одоо шимт бодисыг хэвээр хадгална гэсэн үг шүү дээ. Хүчит тижээл болон бас эрцийн тижээлийг хасж агаад энэ долооцоороо тэр шимт бодисыг хангана